Өрхөн ухаалаг нөхөрсөг эрэг та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бид нар ерөнхийдөө өөрсдийнхөө хамгийн гоё гэж боддог, хамгийн шилдэг гэж боддог киноныхаа тухай бие биендээ ярилцаад тэгээд хоорондоо ээлжиад асуулт хариулт хийсэн тийм дугаар бэлдсэн байгаа. Сайн уу? Сайн уу? Хай. Юу яцгаандаа? Юмгүйтэй. Хэлтивээ. Ажил хийх гэж нэрээ хідэн дэшиг үгүй л таарч. Харин хичээл ном ихэрсэн. Нэрийн завгүй бат. Зөв. Би тэд нь бол сая нөгөө хоорондоо хамаг сонь сайхнаа яриад тэгээд та бүхэнд ярих гэсэн чи ямар ч сонин садаа юмгүй болчихлоо л да. Тэгвэл нэмэгч хэлээд ямар кино сонгосон тухайгаа ярих уу? Би бүсгүй үнэр гээд Scent of Women гээд кино сонгосон байхгүй юу? Тийм тэгээд бүр өмнө хэдэн жилийн өмнө юм би бүр нэлээд хэдэн жилийн өмнө үзчихсэн. Тэгээд нэр нь ерөөсөө санаанд орохгүй бүр мартцсан. Тэгээд хаяа нэг юу илээ гэж бодож байгаа л тэгэл нэр нь олдохгүй явж сая хэдэл кино ярих болоод тэгээд нэрийг ингээд хайгаад тэгээд бүр араа ChatGPT-гээс сууд болсон байдий. Агуулгын хэлсэн юм уу? Тий. Яг ингээд тиймэрхүү юм гарч ирсэн даа гэдэг нэг өвөө нэг залуу хоёрын хоорондоо нэх гоё юм яриа л хэлсэн даа гэж бодогдоод байгаа байхгүй юу? Тэнгуутаа өөр юу ч бодогдохгүй. Тэгэл нэг улаан машинд ингээд сууж байгаа гарч байгаа иймэрхүү сценүүд харагдаад бус нь бүгдээрээ бүр ингээд та мартагдсан байсан юм чинь. Тэгжээд яг санаж байгаа ямаа ингээд бичээл хайсан чинь ийм кинонод байж магадгүй гэд. Тэгээд тэрний 2 3 кино зүйлсэн байснаас нь хараад байсан чи яг пост руу гараад ирсэн. Тэгвэл нөгөө гээд тэгвэл шууд Look TV-ээс хайж олол үзээл. Дахиж үзээд энэ нөгөө нэг ярихын тулд сэргээж үзэх шаардлага гараад тэгээд үзье. Та хальт агуулгыг нээж өчлөх үү ерөнхийдөө? Агуулга нь болохоор нэлээ ингээд ядраа айлын хүү тэтгэлгээр нэг их сургуульд ингээд санхаар очсон байгаа байхгүй. Тэгээд тэр үедээ цагийн ажил хийхээр болоод тэгээд хийх цагийн ажил нь болохоор зэрэг хараагаа алдсан тийм нөгөө нэг хурандаагийн туслахаар ингээд хажууд насрагчаар баг ингээд ажиллах шаардлага гардаг байхгүй юу? Тийм ажилд орж байгаа юм. Тэгэл ерөөсөө тэр хоёрын хооронд болж байгаа тэр сонирхолтой үйл явдал өрнөдөг гэх юм уу? Аль аль нь ингээд амар чухал сонголтын өмнө ирчихсэн. Тэгээд тэрийг яаж хоорондоо ойлголцож давж гарч байгаа талаар гардаг. Тэгээд сурах, ойлгож авах, бодох зүйл аягүй их гардаг кино. Чамтай уулзахаас өмнө тэ юм жоохон төстэй юм те. Тэрний ямар кино лээ гэдэг байхгүй. Чамтай уулзахаас өмнө гэдэг чинь Me Before You юм биз дээ. Game of Thrones-ийн логийн ээж тоглодог. Тийм үү. Тийм номж байдаг да 3 бит амтаа. Ямар ч сан гол дүрт нь арга хичнээн бүр тоглосон юм шүү дээ. Ялцтай кино байхаа кино энэ да. Миний постерыг харсан чинь нэмэгтэй гол дүрийн их чинь гэсэндээ ямар гоё үзэсгэлэнтэй ихч вэ? Тийм багац. Юу яг ганц сцендэл гарч идэг заяа. Тийм байна. Би үзчихсэн юм шүү дээ чиний хийсэн киног. Тийм л байгаа ч юм. Тэгвэл та хоёр киногоо сонирхолтой. За, миний хувьд Shawshank Redemption гэдэг киног сонгосон байгаа. За, тэгээд багтаа дуртай байсан. Тэгээд багтаа дуртай байхдаа зүгээр Шоронгийн кино гэдэг ер нь дуртай байсан. За, тэгээд том болоод илүү утга санааг нь ойлгоод тэн дээр юм ойлголтын контраст үүссэн учраас бол энэ киног сонгосон байгаа. Тэгээд бас олон хүн бас үзсэн байх гэж бодоод хүмүүст илүү одоо relate хийхтэй хүмүүст илүү ойр дотн байх тийм учраас сонгосон байгаа шүү. Аси. За миний сонгосон кино болохоор зэрэг Friends байгаа. Ерөнхийдөө миний хувьд яг хүн болгон үзээсээ тэгээ үзээд бас зарим нэг одоо тэнд гарч байгаа асуудлын талаар ярилцаад бас ойлгоод яг тийм сургамжтай өгүүлэх шиг санагдаг кино байхгүй юу? Тийм болохоор энэ киноны талаар хоорондоо ярилцъя гэд энэ киног сонгосон байгаа. Friends бол амар тийм үнэхээр одоо алдартай. Би л үзег болохоос. Ер нь үзег хүн амар цөөхөн бидэг. Гэтэ чам дээр бүр арай л хоёул орж ирээд байна үгүй юу базаа. Зүгээр энэ дугаарын дараа та хоёр ингээд Friends үзсэн. Дээрээс нь эн чинь 236 ангитай. Тэгээд тэрнээс болоод ингээд маш ядарсан байж байгаа болно. Гэхдээ Friends үзье гэж боддог боловч хамгийн
одоо гол зүйлс нь яг тэр анги нь байдаг байхгүй ингээ эхнээс нэг зэрэг үзнэ гэхэр ч одоо арай тоол юм даа. Зүгээр найзуудаа. Одооноос үзүүлнэ. Би үзтэл ярих болно. Өнөөдрийн дугаарыг. 15 минутын дараа мит туслаа. Харин ишнээ шууд эхлэхүү. За эхэлчихгүй. Шинэ митингийн линк явуулчих би. Энийг шууд тасалчих. За. Тухтай ирцгаая. Хэлээ. Өөдөө нийл тийм юутай яваад энэ үү хэдүүлээ. Бартасаад те. Зөвхөртэй. Амьдрал дартан байвал сонирхолтой. Одоо хэдүүлээ чи нөгөө нэг асуулт одоо минийнээс асууад явах уу? Тэгээ. Одоо тэгээ юу ярих вэ тэлээ? Болно. Киноны талаар юу их асуулаа? Та хоёр л асуунда. Энэ хоёр асуу. За. Бацаа асууж эхлэх үү? Би энэ асуулт бүр надад амар сонирхолтой санагдав байхгүй юу? За. Одоо шууд эхэлчихье. Би ихтэй өөрөө ингээд эхлээд хариулчих заяа. Би ингээд кино үзэхээс өмнө бол ерөнхийдөө ингээд санамсаргүй байж агаад киног олдог. Тэгээд кино үзснийхээ дараа кинонд амар таалагдах юм бол жүжигчдийн амар судалдаг байхгүй. Гэтэ жүжигчдийн хам тийм хувийн амьдралын Instagram-ын ч юм уу те. Тэгвэл та яг киноны өмнө болон дараа ямар нэгэн тийм судалгаа хийдэг үү? За ерөнхийдөө би энд түрүүчэд хариулчих юм гэж байна. За ер нь бол судалгаа би яг энэний жоохон эсрэгээр нь боддог гэх юм уу? Яа тэгвэл одоо нөгөө хайку гэдэг шүсгийг зөвхөн нэг тайлбар биш одоо ингээд олон тайлбартай байх хэрэгтэй. Одоо хүн болгон өөрийнхөө ойлголт мэдрэмжээр тэрийг мэдрэх хэрэгтэй гэдэг шүү дээ, тий? Тэрэн шиг нөгөө нэг одоо жишээ нь тэр кинон дээр болсон үйл явдал тийм юмыг ингээд өөрөө судалчаар надад нэг тийм өөрөө сэтгэх тийм орчин үлдээдгүй юм шиг надад санагддаг байхгүй юу? Тийм үү? Sorry. За. It's okay. За sorry. Катлбай. Тэгээд надад санагддаг зүйл нь болохоор яг гоо ингэж үзээд өөрөө сэтгэхэд би яаж үздэг вэ гэхээр үзээд тэгээд өөрөө би нөгөө нэг ревюгээ бичээд тэгээд дараа нь бус хүмүүс яаж бодож ийн гэдгийг би өөрөө хардаг. Ерөнхийдөө бол тиймэрхүү юу байгаа. Тэгээд бас хамгийн чухал зүйл нь тэр найруулагчийн бас юуг нь мэдэх нь бас айгүй чухал хаа. Одоо судалгаанда гэх юм уу? Одоо цаашдын судалгаанда найруулагчийн тэр төрлийг нь мэдэх нь бас айгүй чухал хаа. Тэгээ яг ямар төрлийн кино хийд, ямар зүйлийг зордын ч гэдэг юм уу? Тэр философиг нь судлах нь бас айгүй чухал. Ер нь бол яг киногоо л амар enjoy хийж үздэг гэсэн үг юм тий. Гэтэ бодож мэдэн шиг. Тийм, ер нь бол тийм киногоо л бодож зүгээр миний хувь хүний бодол илүү чухал байдаг гэх юм уу? Өөрийнхөө хувь хүний бодлыг илүү чухалчилж тэгж байдаг. Яг бүр цэв цагаан цасан дээр шинээр бүгдийг бичиж байгаа юм биш тий. Тийм, ер нь бол тэр нь надад илүү зүг санагддаг. Үзнийхээ дараа харин миний хэлсэнд байгаагаар нөгөө нэг дараа би ревю бичдэг. Заавал бичих хэрэгтэй гэж боддог. Айгу оюун эрдэнэ шиг сонсогдож байна үү? Тийм биш юу? Яг жинхэнэсээ шүү. Ямар тэгээ юу явсан шүү дээ. Баял би үзээгүй байна. Тэгээд аюуш тексттэй мэдээ. Ерөнхийдөө бол тэр ревю ерөнхийдөө ямар нэг юм сэтгэж бодож байгаа тэрийг бичих нь зөв. Бичснийхаа дараа бос хүмүүс яаж бодож байна гэдгийг би бол хардаг. Дараа нь тэр судалгаа хийдэг. Гэтэ бичгийн тулд одоо жишээлбэл нөгөө жүжигчин найрлагч гэдэг ч юм уу тэр талаас нь жоохон нэр мэр гэдэг ч юм уу тий датаг нь цуглуулах. Би яг тэр киноныхоо тухай бичтiin. Одоо би чинь хамгийн сүүлд нөгөө Oppenheimer гэдэг кинон дээр юу бичсэн. Тэрэн дээр бол зөвхөн тэр киноны үйл явдлууд тэрэн цаашаага тэр нөгөө одоо даалт утгууд нь юу байсан те. Жишээ нь нэг сценийг нь харангуут тэр Oppenheimer гэдэг тэр залуу нэг эмэгтэйтэй одоо тодорхой дотны харилцаанд орж явахдаа нүцгэн орж байгаа мөртлөө яагаад их нэртэйгээ орохдоо хувцастай байгаад юм ч гэдэг юм те.
Тэгээ энэ минь утга санааг нь өөрөө гаргаж өөрөө тэрийг бодож юу явах туртай. Илүү. Амар деталь харсан юм те бас. Өөрийнхөө задлаа хийж турсан юм биш үү? Тийм. Тэгээд дараа нь мэдээж найруулагчийг нь л ер нь мэдтiin. Тэрнээс жүжигч нь надад нэг сонирхолтой санагдав. За манай намигч Надаа бол мэдээж нөгөө өмнө нь бол таарлцсан кинод үздэг гэсэн байхгүй. Сүүлийн үед бол цаг багаснаас л хүмүүсээс хамгийн их одоо гоё гэж сонссон киногоо ер нь үзэхээс өмнө трейлерыг харчаад тэгээ үзэхэд эсэх шийдтээ. Тэгээ үзэж байхдаа бол кинонд яг юу илэрхийлэх гээд байгаа юм гэдгийг мэдээж нэлээд сайн ухаж бодно. Тэгээ харин үзэж дуусгасныхаа дараагаар найруулагч яагаад энэ киног хийхээр болсон те юм дээр сүлж хийсэн. Өөрөө яг юу илэрхийлэхийг хүссэн. Тэгээ яагаад заавал одоо гол дүрийн чим айл нэг таалагдсан дүр байгаа шүү дээ. Тэгээд энэ дүрт яагаад заавал энэ жүжигчийг сонгосон те. Гэтэ заримдаа бүр ингээд кинонуудад үнэхээр л энэ жүжигч нь л тохирох байж өөр хүмүүс энэ дүрийг гаргаж чадахгүй гэхээр бүр тэгээд ингээд зохицуулаад сонгоцсон юм шиг тийм гоё чамин дүрүүд бас байдаг. Тийм одоо дүрүүдэд бас амар дуртай. Солонгос кинонууд дээр бол нөгөө нэг сериал үзэж байгаа амар хөөрхөн харагдсан эмэгтэй жүжигчдийн инстаграмыг хайжуулаад бас дагнаа. Тэгэхдээ надад нэг асуулт байна хоёроос юу асуухыг хүсэж байгаа. Одоо ингээд киноны дүрүүд бас ингээд аягүй чухал ингээд харагдчих штэ тий. Хариуцлагатаас тэгсэн чинь та хоёр ерөн өөрийгөө ямар киноны дүртэй адилхан гэж боддог вэ? Өөрсдийгөө. Бодож байгаа юм тий. Харин би сэтгэл бодоо л юм. Би гэртээ ганцаараа Кевин юм болов? Тийм үү яагаад? Яг тийм байхыг өөрөө хүсэж байгаа ч гэх юм уу? Одоо ингээд зүгээр л тэгээ тэр аах ч гэсэндээ нөгөө ингээд та эдтэй би баймааргүй байна алга болоод өгсөй гэж байгаа ч гэсэндээ тэр яг тийм үйлдэл нь юу биш штэ нөгөө зовооч гомдооч үнэхээр хүссэн биш. Яг тийм сахилахгүй тэгээд яг бусдыг тэгээ сахилахгүй таад тэгээд мэдхгүйгээсээ болоод жоохон алдаа хийдэг хүмүүстэй гэхдээ яг үнэхээр хиний гомдоо гэж боддгоо болохоор юм болоо. Ханс тэгж нэрээ гэж бодлоо. Нэмэгч юм. Надад бол шууд санаанд орсон кино болохоор нөгөө Солонгосын Саанэ гэх кино байдаг шүү дээ. Тэрэн дээр нөгөө дөрөв охин байдаг. Тэгээд тэрэн дээр яг дөнгөж нөгөө шилжиж ирсэн нэг тийм амар ичимхий бүрэг гэхдээ найзуудтайгаа байх дуртай нэг тийм дүр идэг шүү дээ. Би ер нь 10 жилдээ нэг тийм хүйсэн байхгүй юу. Тэгээ надтай илүү төстэй байх юм болов уу гэдээ ер нь тэр дүр байх гэж бодож байна. Энэ хоёр өөрөө юу гэж бодож байна? Би өөс багасаа мэддэг байсан. Яг л би энэ байна да. Тийм үү бүр тэгж онцгойлж үү. За тэр дүр болохоор нэг Кунг Фу Пандагийн нэг Mantis гэдэг нэг жижигхэн юу байдаг штэ ногоо зүгэрцэг шавж байдаг штэ. Тийм. За Би тэрийг гэж өөрийгөө бүр ингээд баттай бодож байгаа байхгүй. Одоо ч гэсэн би тэрийг гэж сонирхолтой юм дээ. Тэр нөгөө нэг тэр нөгөө галзууд тав тий. Тий. Тэр нөгөө Furious 5. Тэр чинь тэрний нөгөө нэг тухай яаж тэр нөгөө нэг конфуг сурсан бэ? Яаж тэнд ирсэн бэ гэдэг тэр нэг тухайн нэг кино нэгдэг байхгүй юу? За. Тэрэн дээр нөгөө нэг Mantis амар тийм төвчээргүй байсан. Ингээд цаг хугацаа амар удаан явж байгаа юм шиг ингээд өөр амар юм хурдтай байдаг. Тэгээ тэрнээс болоод алдчихж байгаа байхгүй юу? Тэгээ яг энэ бий байна даа гэж би тухайн үед бодож ирсэн. Тэгээ одоо хүртэл тэгж бодож байгаа. Гэтэ хүүхэлдэйн кино байж болох юм байна те. Болсон шүү дээ. Тэгвэл видео бүхний гахаа штэ би угсаа. Би тэгвэл хүүхэлчээ гэж хэлсэн те. Илчин ч юм. Тэгвэл та хоёр одоо ямар нэгэн тийм киноны ертөнцид амьдрдаг гэсэн бол яг ямар тийм киноны ертөнцид амьдрах вэ? Одоо Winnie Pooh-ийн тэр нэг ертөнц байгаа шүү дээ, тий.
тийм ертөнц ч юм уу. Яг ямар ертөнцид амьдрах вэ? Фүүгэлтийн кинож байж байгаа шүү. Би бол Harry Potter. Нэг тийм арай өөр ертөнцид гэхдээ аюулгүй, гэхдээ сонирхолтой. Тийм ертөнцид орж үзмээр байна л да. Шидэ ертөнцид. Тэгээ ямар ч гэсэн хамгийн эхлээд нөгөө цаг хугацаа ухаадаг болон нөмрөгийн тийм хулгайлна. Хоёр Гэтэ Harry Potter-оос тэр хүүхдүүд ер нь жоохон то баг ихэнх нь тэр хан руу тэгж үзчихсэн баг тий. Орчиж магадгүй гэдэг. би арай тийм тэнэг байгаагүй. Тийм үү? Виза үзчихсэн шүү дээ. Тэнэг байсан юм Яг байна. Нэмэгчиг бодоод байна. Би ямар Харин тийм. тийм. Би яг ийшээ орчих гэсэн кино олдохгүй л. Тэгвэл нэг final destination шүү. Ой яа аим муухай юм чи. Тэгтээ арай л өөдгөө тий. Сая төсөөллийн ангийн бүр хүчээр дууссан шүү дээ. Амар духгүй болгоод. Гэтэ жоохон то нэр үхтлээ байдаг байсан шүү. Тий. Тэр Final Destination-ыг ёо ямар аим. Тий. Гэтэ ер нь Америкийн ч юм уу иймэрхүү яг Европ аим шиг юмуд амар заваа хийдэг тий. Заваа. Гооштэй. Окей, амар заваа. Гэ заваа нь бүр Япон руу ороод ирэхээр бүр заваа. Тэр чинь бүр шижиг байхгүй юу? Бүр шижиг. Нэг Conjuring-ийн сурлууд дээр гош. Гэтэ мэдгүй надад Америк аим шиг кинонууд илүү хүнийг цочоогоод идэм шиг санагдав. Зүгээр цочоодог. Тэгээд тий. цосноо. Логиктэй шүү дээ. Япон солонгос руу ороод ирэхээр жинхэнэ айлгадаг байхгүй. Тий, сэртгийлээ. Тий. Харин тэр нөгөө нэг багцаануудын амар сайн гаргаж өгдөг. Сүүлийн үед бол бүр амар болчиход байгаа шүү. Тэгэхээр нэмэгч байхыг хүсэж байгаа тэр ертөнц нь болтохгүй юм. Болтохгүй гэдэг. Нэг юм болов. Болтохгүй нөө. Гурлаа намайгчийн ертөнцийг бодоо. Зүгээр сүлд үзснээр Minecraft л санаад ороод. Наа. бас Minecraft зэвгүй юм шүү. Аханых нь ертөнц амар юм бэлээ. Тийм дээ. Тэгтээ нэг тасгал амар хөрхөн байсан шүү. Амар тайван тий. Тийм үү тий. Би нөгөө цаг хугацаагаа хэмнээд яриулт. YouTube-ээр. Миний хувьд ширик шүү. Ширикийн ертөнцид. Хэддгээр ангийнхан ертөнц. Гэхдээ ер нь ямар ч ангид байж болно. Тэр ширикийн ертөнцид амар сонирхолтой бүх юм байгаа үстэй ширикийн ертөнцид. Бүх хөдөлгөөнүүд юм л байсан. Тий. Шаналтай юм бэ ясаа. Нөгөө ямар ч хүнд юу гэдэг нэг хүслийг 3 хүсэл болох хүсэл гэдэг шүү дээ. 3 хүсэл болохгүй шүү дээ. Зүгээр өөрөө шууд шийддэг болно. Хасавчаар би хоёрыг IQ-г шалгах чи энэ кинотой холбоотой хоёрыг нэг IQ-г шалгах чи заяа би. Атомнаа танаа. Гүү амар амархан асуулт. Зүгээр өөрсдийнхөө хариу. Жиний гарч ирээд хоёрыг нэг хүслийг чинь бүр биелүүлээ. Ямар ч хүсэл үйж болно нэг хоёр яах вэ? Тэгээ бирд гарч ирээд нэг л хүсэл биелүүлнэ. 3 биш нэг л хүсэл биелүүлнэ. Зүгээр хоёр ямар хүсэл өсгөө. Би штэ тий. Би өөрөө бирдэж тэгтээ ингээ хязгааргүй хүссэн юм хийж чаддаг шийдтэн болно гэж хэлэн заяа. Хэрвээ тэр боломжгүй байх юм бол чамайг олон хүсэл биелүүлдэг болов л гэж. Тэгэж болох юм бол. Я бацчих үү. Тэгвэл өдөрт миний нэг хүслийг биелүүлэх чинь өөрөө. Хоёр амар IQ-тэй гэдэг үү? Би угаасаа яаж тэгж бодчихсон. Зүг хариу нь яг тийм байсан байхгүй. Эволюшнлтай тий. Чи эмгтэй хүнээс асууж байгаа нь өөрөө буруу хэрэг гэж үзсэн. Би нөгөө нэг аюу жоохон та Аладдиныг үзээд
Мгм. Би яг тэгж боддог гэсэхгүй. Аладдин ямар тэнэг юм бэ гэ. Зүгээр л хязгааргүй хүсэлтэй одъё гэд хүсэж дуусна. Тэгээд тэр жин жаахан хязгаартай байж нэ. Харин тийм тий. Гэтэ олон жиний хэлдэг штэ. 3 4 байгаа гэд нэгдүгээр нь хязгааргүй хүсэлтэй олжлохгүй, хоёр дахь нь хүн алахгүй, гурав дахь нь хий нэг чамд хайртай болохгүй. Яа чи ямар сандыг. Үгүй тэр чинь 3 нь ийм байдгүй шүү. Нэг өгсөн үнийг сэрэхгүй. Амьд байгаа хүнийг алахгүй. Тэгээд юу яахгүй. Нөгөө нэг хайртай болохгүй. Ийм 3 үсэр биш үү? Хязгааргүй. Гэтэ хязгааргүй хүсэлтэй болохгүй байсан ч гэсэн яг номыг чинь хийснээр өөрөө хязгааргүй хүсэлтэй. Үгүй өөрөө хязгааргүй хүслээ биелүүлдэг болчвол тэгэл болчих юм шүү дээ. Харин тий. Хүүхэлдэйн ихэн журмаар бас тэгэж болохгүй яа. Нөгөө нэг эсрэг талынхан жафаал нь тэгэж хүсээд өөрөө бирд болчдөг байхгүй юу? Сүүлдээ тий. Тийм гэхдээ би хэлсэн шүү дээ. Би бирд болохгүй зүгээр хүслээ ингээ өөрөө биелүүлдэг болчихсон шүү дээ. Тэр амар IQ юм байна уу? Өгшөө гэж. Илээ амаас илээсэн хүмүүсээ гэдэг. За. Хоёр тэгвэл ямар төрлийн кино дуртай вэ? Ямар ч номерч аим шиг кино биш юм байна. Яг дэлхийд зөвхөн нэг төрлийн кино үлдэн бүх төрөл бусад бүх төрөл нь байхгүй болно гэвэл. Би бас драм шүү дээ, драм. Надад аим сүртэй юм яриад байхгүй тий. Хайр дурлал байхгүй, тэсхий байхгүй юм. Гэхдээ ер нь бас би ингээд тэсхийн би өөрөө сонгодог жүжиг үзэх амар дуртай. Тэгээд сонгодог жүжигийн альва нэгэн хэсэгт бол заавал тэр драм ордог байхгүй гэж би боддог байхгүй. Тэгээд ингээд хүмүүс хэлдэг штеп. Нөгөө би одоо төрх нь үнэн, өвгөх нь үнэн. Тэгээд хоёр л үнэн байгаа гэж ярьдэн штеп. Надаа өөр бас ингээд үнэн байгаа нь хүн хайрлагдаж бас хайрлах нь үнэн гэж би боддог байхгүй юу? Вау. Энэ дэлхий дээр ирсэн л бол тэнгүүд яг тэрийг л харуулах кино одоо ганцхан төрлийн киноос үлднэгээс тэрийг л харуулах байгаасаа гэж би бод. Танамэгч юм. Би бол акшн кино гэж байна. Одоо л яталтай талантай кино хэлэхгүй шүү. Нөгөө багасаа аавын хажууд кино үзэж өссөн байхгүй. Аавын үздэг кино нугасаа тиймэрхүү юм байсан чинь. Тэгэл юм үзэж би өөрөө ч тийм болсон байсан гэдэг байхгүй. Гэтэ нөгөө Монгол ах нарын яг нэг тийм стартер пак бас байдаг тийм яг киноны. Яг нэг тийм эрэгтэй зөв боевик кинонууд. Нөгөө галзуу хурдмард гэдэг. За Батцгийн үед өөрөө чинь юу гэж бодож байна? Минийх бэлээ романтик инэдмэн кино. Хоёрыг сонгож босохгүй шүү дээ. Яэл гэсэн шүү дээ. Үгүй чинь юу штэ. Нэг төрөлд орно штэ нэцтэй. Нэг төрөл. Яа. Ерөнхийдөө Солонгос кинод үзчих хөвчлээ. Гэхдээ даага романс хичүүлдэг чи ямар ч нөгөө одоо ингээд ноутбук гэдэг чи даага романс байгаа байхгүй юу? Нөгөө юу Титаник гэдэг чи романтик гэдэг би гэх чи тий. Тэгвэл Монгол гоё кино одоо яг ингээд ярих кино чи хэдүүлээ гурлал гадаад кино сонгоцсон гэж шүү дээ тий. Тэгвэл яг Монгол кино гэсэн бол сэтгэл хоногсон ямар Монгол кино вэ? Зэрэг нэг юм. Үгүй биш. Миний бол мөнгө. Би орчин үеийн кинод сонгож байгаа. Жишээ нь мөнх тогч юм аа. Зэрэг нэг юм л юм байна. Зэрэг нэг юм бол амар л та тий. Хэдэн ч удаа үзсэн уйдахгүй. Миний хувьд бол Избэг дээр гэдэг кино. Яг шууд монгол кино гэсэн шууд санаанд орж ирж байгаа. Аха. Та хоёр үзчихсэн үү Избэг дээрийг? Сонсч л байсан юм. Та хоёрт ингээд Избэг дээр гингүүд юу санаанд орж ирж байна? Избэг дээр санаанд орж ирж байна. Амт Избэг дээр гэж ямар дээр санаанд орж ирж байна вэ? Том дээр. би аавын дээлэг өмсөлч юм уу? Яг тийм биш тий. Тэгэхээр нөгөө нэг тухайн үеийн нийгэмд эрчүүд нь ажил хийхгүй, эмэгтэйчүүд нь эрчүүдийнхээ нормыг биелүүлээд байсан тийм үзэгдэл бас байсан байгаа байхгүй юу?
Тэгээ тийм ирчүүдийг шүүмжирч хийсэн тийм Монгол кино байгаа. Тэгээд энэ Монгол кино санаа. Гэтэ та хоёр юу гэж бодож байна? Одоо ингээд ингэж ярьдэн ш тийм дээр үеийн киноч гоё байсан. Одоогийн ч нэг Монгол киноч дээ гэж хүмүүс тэгж яриад ш. Та хоёр энэ тал дээр юу гэж бодож? Одоо надад ингэ санагдах уу? Тэр үед кино хийх төсөв өөр үнэтэй. Камер эд хэрэглэн үнэтэй байсан болохоор зэрэг маш их бэлтжиж жагаад нэг маш сайн кино хийх боломж байгаа. Энийг өргөн таран хийхгүй маш гамтай ашиглаж байгаа гэсэн. Одоо болохоор зэрэг одоо сартаа хэдэн кино гараад байгаа юм тий. Нээлтүүд тэр киноны нээл, тэр киноны одоо маркетинг гэж явж байна. Тэнгүүд тэн дотор олон сонголтууд байгаас гадна хийх муухай хэлэхэд хийх амархан болсон. Сайн муу хамаагүй. Тэгээд тэр дунд зүгээр олон муу байгаад байгаа болохоор хүмүүс тийш хэлээд байгаа. Тэгээ сайн кино байгаа штэ гоё кино. Байн тий яст ч юм. Одоо зохиож гарч ирж байгаа гэдэг шиг байгаа зү тий. Тэгээд дандаа нэг одоо үнцэнтэй зүйлүүдийг аюу шингээж өгдөг гэх юм уу. Яг хоо миний бодлоор дээр үеийн кинонууд гэхээр хүмүүсийн сэтгэлд аюу ингээд дулаахнаар ойрхон бууд юм болов. Одоо хоорондын яриа, харилцан яриа, тэр үгийн баялаг тэгэл нэгэндээ ингээд ярьж байгаа өгүүлбэрийн бүтцэн хүртэл нэх өөр идэг штеп. Одоо юу гэх бид нар сонсож ойлгож байгаа ч гэсэн тий тухайн үеийн ингээд хүмүүсийн ярьдаг яриа чинь нэх гоё хүндэтгэлтэй нэг гоё ярьдаг байгаа байхгүй юу? Сонсохтой. Тийм болохоор сэтгэлд аюу дулаахан буудаг юм шиг санагддгийг. Сүүлийн үед гэхээр илүү нэг задгай чөлөөтэй болцсон. болохоор шүүмжлэл бас нэг талаас аюу хавж байгаа байх. Тэгээд дээрэс нь стрессэд дагаад хүмүүс ч гэсэндээ ер нь ингээд ямар ч хамаагүй зүйл үзэл энийг гэл явдаг болцсон юм шүү. Одоо нэг авиаслаг Америкчууд энэ гэл үзэнгууд чи сонин үзэлбэрүүд ингээд голден пассажир аваад гэдэг тохиол байгаа ч тийм. Тэгэхээр нэг стрессэд дагаад угаасаа киноны тэр юу жанр нь хүртэл ингээд амар өөрчлөгдөд байгаа болов л гэж боддог шээ. Ер нь тийм тий. Миний хувьд ч гэсэн одоо ингээд тухайн үеийн кино гоё гэж юм. Тэр чинь усаасаа мөнгө авч хийдэг байсан юм чинь гоё хийхгүй гэд яах вэ тий. Албан ажил байгаа. Тий. Би кинотой холбоотлоо сая хичээл хэлэнгүүт нэг юм бодлоо л та. Одоо ингээд дээр үеийн киноны үг сайхан байсаас гадна хүмүүсийн одоо дээр үеийн үгээ яг ашиглаж байгаа хүмүүс гэвэл манай эмээ өвгөнөр байгаа даа штэ. Тэгэл тэнгуут тийм нандин тий. Тэгээд хүнтэй тийм гоё үгээр харьцсан гэдэг чинь тэр хүнийгээ өөрийгөө амар нандин болгоод тэгээд ахаад хүмүүсийн хувьд юу байдгийг болов гэж бодлоо нөгөө хүнд муу юм саднаж чадахгүй, муухай юм хийж чадахгүй. Одоо бас нөгөө тэгэж ярихаа болчихсон нь хүмүүсийг нөгөө үг нь ухамсарсан шингээд би биндээ муухай боддог гэсэн болов гэж зүгээр л амар рандом юм бодлоо. Зүгээр болчихсон. Наадах чинь одоо миний айгуу тийм юмыг сэргээд айчлаа. Би бас яг тэгж боддог байхгүй. Одоо би өөрөө уран зохиолт амар сонирхолтой. Тэгээд ингээ харж байхад орчин үеийн уран одоо Монголын одоо арчиж гарснаас хойш уран зохиол. За тэгээ арчижийн өмнөх социализм үеийн нөгөө Горький нэрмжид дутуу зохиолын дээд сургууль зохиолч сурдаг байсан үеийн уран зохиолыг ингээд харьцуулаад үзвэл тухайн үед нөгөө одоо чинь одоо нэг гарч байгаа зохиолын дуунууд нэг тийм утга санааны хувьд алдагдaltaй дуунууд бас байгаа штэ зарим тий. Тэгсэн чинь тухайн үеийн тэр нөгөө страдын тэр жаргаах зүрхэн эдэргээс тийм тэр дууд одоо яаж тэгж гоё хэлж чадж байна гэж би боддог байхгүй юм. Тэ тэр эмэгтэй одоо айгүй царайдаг эмэгтэй байсан гэж хэлчих бас болно шүү дээ тий юм нь бол. Тэгэхгүй ингээд зүрхийг нь жаргаагаад тийм шүү дээ тэр эмэгтэй. Тийм юм одоо үг хэлдэг хэрэгэрдэг байсан энэ төр. Тиймэрхүү юмуд нөгөө шүү. Бас дээр үеийн кинонуудын. And одоо тэгээ бас надад жоо эмзэглэмэр ч юм уу шилхэн хүмүүс ингээд амар гоё үг мэддэг. Гэхдээ утгыг мэддэггүй. Болцсон юм шиг санагдаж шин амар гоё зүрэг бэлдэг. Тэгэнгүүтээ ингээд зүрэг гэхээ утгыг ингээд нийтлэг хүмүүсийн одоо тайлбарлаж байгаа үгээр л ойлгочдөг. Гэхдээ тэрнийх нь цааныг цагт юмыг ингээд бүр мэдээж сэтгэл зүрхнээсээ ингээд ойлгоно. Ядаж бодохгүй байгаа нь амар холтой. Амар гоё. За би нэг асуулт суучих гэхгүй юу?
чи хоёрыг гэсэн. За тэгвэл тоо хоёр яг ингээд нэг жүжигчэнтэй уулзч болно. Маргааш шууд уулзъя. Ямар жүжигчэнтэй уулзах тоо хоёр? Амьд доош гэсэн. Үгүй юу амьд ч байсан болно. Одоо амьгүй ч байсан болно. Хайр хэлэн болно. Амьхөө сэрхий бүглээ. Нэг хүнтэй л уулзах ямар ч байсан би заяа. Ямар хүчтэй юм бэ? Би яг тэр гээд хэлчих хүн байхгүй ч гэсэн. Тэгвэл хайж байгаа заяа. Яг түүхэн Монголын түүхэн кинонд тоолсон тийм түүхийг мэдж байгаа тийм хүнтэй уулзах хаа. Тэгээд жоохон ингээд ягаад энэ киног ингэж хийсэн, түүх нь ямар байсан, таны үед байсан гэдэг тухай нэрлэх юм болов? Тэрнээс дэлхийн мэдхэн хүнтэй уулзах юм биш үү тий? Тий надад нэг хэрэггүй болох гэхгүй юу? За, нөвөө их чинь та юу Яг уулзсан гэхээр толгойд хүний нэр орж ирдгүй. Тэгээ ер нь уулзаагүй байсан ч гэсэн би нийтээ сайгаад болоод ер нь тодорхой мэдээлэл авчих واخ гэж боддог юм уу гэх юм. Цаатаа тийм уулзахыг хүсдэг юм байт юм бэ тийм үү? би бол тийм уулзах хүсдэг хүн байгаа. Би нөгөө Denzel Washington гэдэг нэг жүжигчин байдаг шүү дээ. За. Зөвхөн хайт. За. Хоёрч мэдэн дээ Denzel Washington-ыг бол. Washington. Тэр жүжигчин. Мэдгүй яах вэ? Тийм, энэ тэр жүжигчнтэй л уулзсан. Тийм, юм ярьсан. Яагаад? Одоо хамгийн гол нь надад жүжигчин гэхээр өөрөө бас айгуу тийм про мэрэгжсэн шүү дээ. Маш хүнд. Тэгээд данганц жүжигчин байна гэдэг нь өөрөө нэг тэр камерын өмнө гараад жүжигчээд ахын нэр ус биш байхгүй. Хамгийн гол нь хүн өөрийгөө болоод хүн тэр амьдралын бусад тэр үйл явдлуудыг ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэгжиж хүн жүжигч чадна шүү дээ. Тийм учраас яаж тэр хүнийг тэгж мэдэрч юм? Яаж тэр хүний амьдрал тэр дүрээ яаж мэдэрч юм те? Тэрийг л би айгүй их яриулнаас гэж боддیں۔ Тэг яаж хүнээс ингэж өөрөөр ингэж сэтгэж харж чадчихээн? Өөрийгөө яаж тэгж бэлтэж юм те? Тэрийг нь яриулнаас гэж. Би гэсэн чинь харин бас уулзах хүнтэй болчлоо. За. Амар гинттэй нөгөө нэг юу яддаг штеп. Дэвид Эмих гардаг байсан. Life is Beautiful гэдэг кино. Тэрний яг авиахан дөр тоглосон жүжигчтэй болцсон. Тийм хар багаан цаг биеийг харуулчаад ингээ киноны төршиг нэмсгэлсэн хүн штеп баг. Тэгээ яг тийм жүжиглэлтийг ингээ гаргахад ямар байсан бэ? Тэр мэдрэмжийн яг өөрөөсөө асуух гоё юм уу? Гэтэ ярьсан юм бол байдаг л ах тий. Хайжуулж уушвал. Гэтэ тэгээд нэг нүрээ хараад бас ярих ч сайн байна шүү дээ. Тийм. Тэгэл гурлаа яг нүрээ хараад ярилцвал ямар ах вэ? Шал өөр хүмүүс. Тих бах тий. Би юу хийчихээ гэж байдаг. За гурлаа өнөөдөр үнсэн юу гарах вэ? Амар одоо ярьж ирсэн. За хэний киноос эхлэх үү? За миний хээс л биш. За номоо ихчээс яа хоёрыг залхаанд ирлүүлчих юм болоо. За би яах юм? Дүрсээ өгч жоод ярихгүй бол болохгүй. Дүрсээ өгнө. Сайн уу? Уучлаарай бичлэг маань хэд хүрт болохгүй байсан учраас хоёр салглаа. Part 2 нь эх 7 хоногт орохтуул тэр үед та бүхэн бидний киноныхаа тухай юу гэж ярьсан тухай үзээрэй. Таалагдсан бол лайк, комент бичиж, subscribe дараарай. Мөн бичлэгийн шин санаагаа бидэнтэй хаваалцаарай. Баяр таа.